Хотод нурмын судрын тамийн дарга энэ хорт танилцуулна. За харьяа байгуулалт цагдаагийн 1-2 дугаар хэлц, замын цагдаагийн хэлц. Төрийн өмчит 1991 хүүхэд төрийн тусламжид өмчийн цэцэрлэг таамаглаж чадаагүй байна. Иргэдээс гадаг дүүрэг дээр явж байна. За гадаг дүүрэг бол 2017-оос орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн 20 туслаа хэмжээ батлан оруулалтаар 5.2 тэрбум төгрөгийн 6 туслаа арга хэмжээний санамж хүчин байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. За зөвлөх туслаараа олгосноор ахлуулсан мэргэжлийн хэлтсэн албатын дарганаар төрийн албан хаагчдыг ажлын хүсэл болцоог бүрдүүлэхэд бас их сайхан бодож байна. Өнөөдөр бид хэрэглэрэнгээр ядах нэг ийм асуудлууд байж байгаа. Би бас улсын их хурлд удаадараа сонгогдож юм байна. Эрхэмлэлийн тухай асуудал. Хоёрдугаарт энэ нийслэлийн засаг дарга гэдэг хүн бол засгийн газрын гишүүний эрхтэй ажиллахаас идэг байх. Энэ ажлуудыг бод хийхэд төлөвлөж байгаа. Ойрт болох хэрэгтэй. За Сүхбаатар дүүрэг дээр шил бид нар энэ Сүхбаатар чиглэлтэй дүүргийн зааг дээр 6 жил буцаа гарчдаг юм бол энэ дээр энэ олон давхар байшин сууж тэрийн албан хаагч хэрэгтэй юм уу юу гэсэн. Тэр бол тоглоом шиг намайг хэлсэн. Гэхдээ ер нь бол ингэж иргэдэд үйлчлэг ойрт болох зайлшгүй.